Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгуудын засаг захиргаа харилцаа хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 24 дахь удаагийн саммитыг энэ жил Төв аймаг зохион байгуулна. Энэ хүрээнд 24 дахь удаагийн саммитын бэлтгэл ажлын зөвлөгөөний зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөн Төв аймгийн засаг дарга орлогч Саран гэрэл, тэргүүтээ аймгийн удирдлагууд бүгд наримдах Солонгос улсын Кангу мужи, Орчин улбаны улсын премьерийн хязгаар, Япон улсын дотоорын мужи, бүгд наримдах Хятад ард улсын жилийн мужийн албаны төлөөлөгчид оролцсон юм. Зөвлөгөөнөөр зүүн хойд Азийн орнуудын бүс нутгуудын засаг захиргаа харилцаа хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 24 дахь удаагийн саммитын зарагч нарын зөвлөгөөний сэдвийг хэлэлцэж, эзлэн батлах, саммитын урьдчилсан хөтөлбөрийг танилцуулах, хэлэлцэн батлах, саммитын дагалдах арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуул, санал авах, хамтарсан тунхаг бичгийн төслийг танилцуулах, санал авах нэмэлт заалтуудын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн зөвлөгөөнөөр бид нар 100 болох арга хэмжээний сэдв ер нь ямар асуудал дээр бид нар тогтч ярих ёстой юм. За ямар шийдвэр юмнууд гарахын. За энэ хүрээнд Төв аймаг болон Монгол улс энэ монголчуудын өөрсдийнхөө нүүдлийн соёл ахуй, уламжлал, ёс заншил энэ юмнуудаас сурталчилсан ямар ивентүүд, арга хэмжээнүүд, үйл ажиллагаанууд зохион байгуулах вэ гэдгээ өнөөдөр харилцаат мужуудаа танилцуулж байна. Энэ бол ажил хэргийн зөвлөгөөн байгаа. За энэ дээр эцлээд тогтож ярьсан юмны хүрээнд бол зуны хурал зөвлөгөөнүүд бол амжилттай зохион байгуулагдах үндсийг өнөөдөр ингэж тавьж байна. 네, 감사합니다. 저는 2004년도에 тэгэхээр миний хувьд бол анх 2004 онд бас саммит Төв аймагт зохион байгуулагчдад бол би өөрөө төлөөлөгчдийн багт бүрэлдэхүүнд оролцож байсан. Тэгээд дахин 15 жилийн дараа дахиад Монгол улсынхаа Төв аймагт ирэх болсондоо маш их баяртай байгаа. 15 жилийн дараа ингээд эргээд харахад бол энэ хугацаанд маш олон нийгэм эдийн засгийн салбарт хамтарч ажилласан, хамтын бүтээл хийсэн боловч өнөөдрөөр ингээд харах юм бол бодит амьдрал дээр саммит бол үр дүнгээ өгөөжөө өгнө гэдээ бид нар жил болгон саммитаа хийдэг. Гэтэл бас бодит амьдрал дээр үнэхээр үр дүнгээ өгөөд, ач холбогдлоо өгөөд явж байгаа төсөл байд юм уу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа маань бас жоохон дутагдaltaй байгаа болов гэдэг талаас өнөөдөр харагдаж байна. Тэгэхээр манай зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргааны захирагч нар маань бол жил болгон уулзалдаж хамтын ажиллагаан дээр тулгамдж байгаа асуудлынхаа тухай ярилцах зөвлөгдөх нь бол үнэхээр цаашаас тай хэрэг юм. Гэхдээ өнөөдөр миний хэлхийг хүсэж байгаа зүйл нь юу гэхээр жил болгон уулзалтаа зөвлөж байгаа юм чинь тэрийгээ үнэхээр бодит ажил болгоод амьдрал дээр бодиттой болгоосой гэдэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Эцэст нь хэлэхэд бол өнөөдрийн энэ бэлтгэл ажлын хурлаар дамжуулаад маш олон асуудлууд дээр бүрэн нэгдэж тохиролцож чадаад энэ хурлынхаа үр дүнгээр бас 24 дахь удаагийн саммит маань амжилттай бас үр дүнтэй тийм хурал болох байхаа гэж найдаад тийм ерөөл дэвшүүлээд ярилцлагаа өндөрлөё. Тэгэхээр манай харилцаат мужууд бол олон жилийн туршид бол харилцаа холбоогоо бол гүнзгийрүүлсээр ирсэн. Энэ хугацаанд бол эдийн засаг, соёл, боловсрол, хүүхд залуусын харилцаа зэрэг олон салбарт бол харилцаагаа хамтын ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тэгэхээр энэ удаагийн саммитаар бол Төв аймгийн зүгээс эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх талаар бол санал тавьж ярилцж байна. Тэгэхээр манай дотоорын мужийн зүгээс ч гэсэн бас энэ саналыг маш сайн дэмжиж байгаа. Тэгэхээр энэ удаагийн саммитаар дамжуулаад эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг цаашид улам бүр хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. Тос зөвлөгөөнөөс 24 дахь удаагийн саммитыг зүүн хойд Азийн орнуудын бүс нутгуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар хамтын ажиллагааг шин шатанд гаргахын сэдвээр зохион байгуулахаар шийдвэрлсэн бөгөөд зохион байгуулагч Төв аймгийн зүгээс өргүүлсэн саммитын урьдчилсан хөтөлбөр төлөвлөгөө хамтарсан тунхаг бичигдэх 8 дахь заалтыг дэмжсэн юм. 24 дахь удаагийн зүүн хойд Азийн орнуудын бүс нутгуудын засаг захиргаа харилцаа хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 24 дахь удаагийн саммитыг 2019 оны 7 дугаар сарын 29-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
1994 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ансамблеаас жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг олон улсын гэр бүлийн өдөр хэмээн тунхагласнаас хойш дэлхийн нийтээр 25 дахь жилдээ Монгол улс 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тохиолдуулан Төв аймгийн гэр бүл хөөхөй залуучуудын хөгжлийн газраас бүх хараа гэр бүлдээ сарын 1-ийг өрнүүлж энэ хүрээндээ олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Үүний нэг нь хүмүүжлийн эерэг аргад нэгдээ аймгийн эцэг эхийн өдрөлөг юм а. Монгол орны энерджис үр амьсгалыг давуу туулах. Төв аймгийн хэмжээнд бол 270 өрхийг сонгож аваад гэрээр ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За энэ бол үндэсний хэмжээнд бүх аймагуудад бол хэрэгжиж байгаа ийм хөтөлбөр. Аймаг болгон 270 өрхтөр бол одоо ажиллаж байгаа. За энэ гэрээр ажиллах хөтөлбөрөөр 270 өрхөө сонгоод энэ одоо 270 өрхийн одоо гишүүд маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн байдлаар бол 19 сумын 204 одоо эцэг их асран хамгаалагчид маань энэ арга хэмжээнд маань оролцож байна. За бид нар энэ арга хэмжээгээр хийхийн тулд бол бүх одоо 270 өрхөөрөө нөхцөл байдлын үнэлгээ хийж гэр бүл хөх залуучдын хөгжлийн газраас явсан. За ингээд 159 өрхөөр одоо яг орж нөхцөл байдлын үнэлгээ хийхэд 159 өрхөөс гарч байгаа санал бол дийлэнх нь бол эрүүл мэндийн үйлчилгээ авъя гэсэн ийм санал гарч ирсэн. За хоёрдугаарт нь мөн одоо ажлын байртай холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн ийм саналууд гарч ирсэн. За гуравдугаарт нь нийгмийн даатгал, за мөн одоо газрын харилцаа, барилга хотоо газрын харилцаанд газрын асуудалтай холбоотойгоор ингээ гих мэтлэнгийн сэтгэл зүйн зөвлөгөө авах гэдэг ийм үйлчилгээнүүдийн одоо ийм шаардлага нөхцөл өөрөө гарч ирсэн. За энэ нөхцөл дээрээ үндэслээд өнөөдөр энэ арга хэмжээгээ өдөрлөгөө бас хийж байгаа. Дос удирдлагт гэрээр ажиллах хөтөлбөрт хамрагдсан эцэг хасран хамгаалагчид оролцсон бөгөөд тэдэнд эрүүл мэндийн үзлэг оншилгоо, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, газар зохион байгуулалттай холбоотой асуудал болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг мөн үзүүлжээ. Хондоо тавьсан. өдрийн мэндийг хүргүүлье. Төв аймгийн музейгээс олон улсын музей өдөр Монгол улсад банк санхүүгийн салбар үүсэж үүдсний 95 жилийн ой зориулсан Монгол улсын зоос мөнгөн тэмдэгт 1925-аас 2017 үзэсгэлэнгийн нээлтийг гэлээ. Тус үзэсгэлэн зоос судлалын холбооны гишүүн цуглуулагч арилгын арилжаа 8-нд хэрэглэгдэж байсан зоос мөнгө болон мөнгөн тэмдэгтийн цуглуулгын дээжээс дийлэгджээ. Энэ маань болохоор юу гэхээр одоо аймгийнхаа иргэд хөдөлмөрчид, залуучууд, хүүхэд залуучуудад одоо соён гэгэрүүлэх тийм ээ. Оюуных нь мэдлийг дээшлүүлэх зорилготой ийм үзэсгэлэн гэсэн. Одоо жишээлбэл 25 оноос хойш банк санхүүгийн байгууллага Монголд үүсч хөгжөөд одоо ямар мөнгөнд тэмдэгт, ямар зоосон юу гүйлгэнд хэрэгжилж ийсэн тийм ээ. Энэ талаар мэдэх. Энэ маань болохоор бас Монголын нэг өсөндөө түүх, нийгэм, улс төрийн одоо түүхийг харуулсан ийм үзэсгэлэн л дээ. Энэ мөнгөн зоос тэмдэгтээс одоо Монголын тэр үеийн одоо нийгмийн засгийн байдал, улс төрийн байдал ямар байсан те гэдэг талаар бол яг мөнгөн дэвсгэртээр байгаа зураг, хөрөг, гарын үсэг бүх юмнаас тэрийг олж мэдэх ийм юутай магадлалтай. Тэгээ энэ ийм үзэсгэлэн зохион байгуулж бид энэ үзэсгэлэн бол 8 сар хүртэл гарах юм байгаа аймаг дээр. Тэгэхээр манай одоо хүүхэд залуучууд иргэдийг манай музейгээр ирж энэ үзэсгэлэн өргөнөөр үзэж сонирхож одоо Монгол улсынхаа мөнгөн тэмдэгт ямар хуу мөнгөний төвтүүдээс хэдэн онд ямар хэвлэгдэж ирсэн тийм ээ. Энэ түүхтэй одоо танилцж бас нэг түүхийн өчүүхэн хэсгээр өөрийнхөө оюуны мэдгийг одоо дээшлүүлээсэ гэж хүсэж байна. Ер нь бол яг иргэд олон нийтэд энэ зоос мөнгөн тэмдэгтийг сурчсан таниулах одоо энэ маш чухал ажил. Энэ нь болохоор бидний одоо банк санхүүгийн 95 жилийн ойтой бол салшгүй холбоотой учраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг одоо хаан хас Төрийн банкны одоо зүгээс бол энэ одоо үйлчлэн худалдааг бол зохион байгуулахад бол гол одоо хамтран оролцогчор бол орж байгаа. Ингэснээр бүгд өсвөр үе багчуудтай бол энэ зоосны хэрэглээ мөнгөн тэмдэгт одоо эртнэрүүд ямар мөнгөн тэмдэг хэрэгжилж ийсэн энийг сурчлах бол маш том давуу тал боломж олгож байгаа гэж үзэж байна. Монгол улсын мөнгөн тэмдэгт нь олон жилийн түүхтэй мөнгөн тэмдэгт бөгөөд тэртээ хүннүү төрөг уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа 8-нд хэрэглэж байсан тухай баримт олдсон байдаг. Зоосон мөнгөн тэмдэгтэн сонирхогч хүн бүхэн нээлттэй уг үзэсгэлэн 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бие балрыг чирэгжүүлэх гооцсон боловсрол олгох гимнастик спортоор дамжуулан хөдөлгөөний эвсэл, тэцэрэг хатуужил суулгах, багаар ажиллах чадварт сургах зорилгоор 2003 онд уран гимнастикийн аймгийн аврах шалруулах тэмцээний зохион байгуулж ирснээс хойш идэв 16 дахь жилдээ зохион байгуулж байна. Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас бүх насны иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлын улмаас үүсдэг албаа өвчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамир спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү тэмцээн юм. Тэмцээний маань гол зорилго юу юм гэхээр өнөөдөр бол бид одоо нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тэр дундаа одоо насны одоо хүмүүсийн энэ бие бэлтрийн одоо төвшинг ахиулах бол бидний гол зорилго болж байна. Сүүлийн үеийн судалгаагаар бол одоо 3 хүн дотны бараг нэг нь одоо таргалтай, хөдөлгөөний дутагдaltaй гэж ингэж гарч байгаа. Тэгэхээр энэ одоо бага насаас нь эхлээд хүүхдүүдийнхээ энэ хөдөлгөөн ялангуяа бие бэлтрийн одоо төвшинг нэмэгдүүлэх ахиулах энэ зорилгоор энэхүү тэмцээн маань жил бүр уламжлал зохион байгуулагдаж байгаагаараа бас онцлог юм аа. Манайх одоо энэ уран хөдөлгөөний гимнастикийн тэмцээнд одоо нийт 9 дахь жилдээ ингээ оролцож байгаа. Тэд 12 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцдог. Тэгээд яг тийм байр эзлэлгүй ер нь бол их амжилттай оролцдог хүүхдүүд байна. Тэгээд хүүхдүүдэд одоо амжилт хүсэж байна. Тэр яг бас хүүхдийг нэг хүмүүжүүлэх төлөвшүүлэх нэг арга нь мэдээж хэрэг энэ бие бэлтрийн хөгжил төлөвшлийг бага наснаас наадах зүйлээ гэж яриад байна шүү дээ. Тэр ер нь хэдэн сарын хэмжээтэй цэцэрлэгийн насны хүүхдүүдэд яг энэ төрлийн арга төлөвийг хэр зохион байгуулагдах юм болоо. Манайх бол манай цэцэрлэгийн хувьд бол ерөнхийдөө сар болгон хүүхдийн хөгжил хүмүүстээ сар болгон уралдаан тэмцээнүүд явагддаг. Одоо тэгээ яг энэ уран хөдөлгөөний гимнастикийн тэмцээлтэйгээ холбогдуулаад бол замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээнд бол хүүхдүүд яг тийм хагас хэрэгжилтийн байдлыг сар шугуу бэлтгэл хийгддэг. Мөн нөгөө шувуухай бүжгийн тэмцээнд бас ингээд бүх хүүхдийн массыг хамруулж ингэж тэмцээн уралдаан зохион байгуулагдаад ерөнхийдөө бол хүүхдийн бие бэлтрийн хөгжил тал дээр нэлээд анхаарч ажилладаг. Миний хувьд бол хүүхдүүдэд би нэг сарын хугацаанд бэлдсэн байгаа. Хүүхдийн хамгийн чухал 5-6 чиглэл байдаг. Бид нар хүүхдийг хөгжүүлдэг. За тэр дотроос бол бие бэлтрийн хөгжил бол маш чухал байдаг. За түүнээс дотроос би өөрөө бас биеийн тамирт бас их сонирхолтой. Хүүхдийг бие бэлтэр талаас нь бас хөгжүүлэхийг илүү төлхөө бас үздэг. Манай хүүхдүүд бол ер нь 5 настай хүүхдүүд байгаа. 5 настай хүүхдүүд бол юмыг хүлээж авахдаа бол бас багшийн үгийг ойлгодог болсон тийм ээ. Цэцэрлэгийн насны сургуулийн боловсролын насны хамгийн том нас байгаа. Сургуульд орохын өмнөх нас байгаа. Тэгэхээр багшийн заавар зөвлөгөөг бол ерөнхийдөө бие бэлтрийн гимнастикийг бэлдэнэ гэдэг бол командын аргаар бэлддэг байгаа. Багшийн заавар зөвлөгөөг бол багаас нь ингээ дагаад авсан болохоор багшийн заавар зөвлөгөөг маш сайн авдаг. Тус тэмцээний цар хүрээг нэмэгдүүлэх хүрдэн сайжруулах зорилгоор 2016 оноос эхлэн аймгийн засаг даргын нэрмжид болгосон бөгөөд энэ жилийн тэмцээнд нийт 20 сумын 27 багийн 320 гаруй хүүхдүүд оролцсноос тэргүүн байрт жаргалант төв баг, дэд байрт жаргалант сумын өгөөмөр цэцэрлэгийн баг, удаах байрт баян цогц сумын багууд шалгарлаа. Өнөөдөр аймгийнхаа төв талбайд хуран цуглараад байна. 2018-аас 2019 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 212 сурагч төгсөж байгаа бөгөөд энэ нь хичээлийн цөм хөтөлбөр өөрчлөгдсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл сургалтын тогтолцоо өөрчлөгдөж 12 дугаар анги төгсөгдөг болсонтой холбоотой бөгөөд энэ хичээлийн жил төгсөж байгаа сурагчдаар хичээлийн цөм хөтөлбөрийн зөрүү арилж байгаа учраас харьцангуй цөөн сурагч төгсөж байгаа гэдэг хэлж байсан юм. За 12 дугаар ангиас мөн тэргүүний сурагчид маш олноор одоо энэ хичээлийн жилийг Энэ хичээлийн жил бол их онцлог жил байгаа. Ягаад гэвэл улсын хэмжээгээр маш цөөхөн хүүхдүүд 12 дугаар ангид төгсөж байгааг одоо 212 хүүхэд Төв аймагт 12 дугаар анги төгсөж байгааг яг тэн хагас нь манай Хүмүүст загвар сургуульд одоо суралцж байгаа. Ийм онцлог жил байгаа. За энэ хичээлийн жилд бол манай төгсөгчдөөс бас их олон сурагчид маань амжилт гаргалаа. Улсын олимпиадад Монголын түүхийн хичээлээр 12 дугаар ангийн сурагч осор жамаа явж мөнгөн медаль хүртэлээ. Мөн одоо загварын төрлөөр 9 дугаар ангийн сурагч гэлгүүдээ очиж хүрэл медаль хүртэлээ. Мөн одоо улсын дизайн зураг зүйн анхдугаар олимпиадаас багаараа хүрэл медаль бас нэг сурагч маань одоо мөнгөн медаль хүртсэн
ийм сайхан амжилтуудаар энэ хичээлийн жилийг одоо үдэж байна. Ингээд өнөөдөр Эрдэнийн баярыг тэмдэглэж байгаа нийт төгсөгчдөө удахгүй болох сургууль төгсөх болон одоо эсдийн ерөнхий шалгалтандаа өндөр амжилт гаргахыг нийт сурагчдаас хүсэн өрөөё. Хүмүүн засвар сургуульд англи хэлний багшаар ажиллаад одоо 31 жил болж байна. За энэ 2018-19 оны хичээлийн жил 12-нд ангийг удирдан ажиллаж байна. Манай ангид 28 сурагч бий. Энэ хичээлийн жилд бол манай ангийн хүүхдүүд урлаг, спорт сургалгаараа маш их ариун байлаа. За үүний амжилтуудаас дурдах юм бол сурагч септембрийн осорч амаа маань нийгмийн ухааны хичээлийн олимпиадад улсад амжилттай оролцож 2-р байранд шалгарч улмаар Монгол Улсын их сургуулийн хууль эрхцэн сургууль 75% тэтгэлэгтэйгээр суралцах болсон. Мөн сурагч Болдотрын мөнх төгөлдөр Эрдэнэ чулууны мөнх оргил нар маань зураг дизайны улсын анх дугаар олимпиадад мультимедиа төрлөөр оролцож 3-р байранд шалгарсан. Сурагч Даваад Орчин Баяр Жаргал маань мөн энэ олимпиадад шалгарч бас хүрэл медалийн эзэн болсон. За мөн анги хамталнаар бол энэ хичээлийн жил одоо манлай ангиар шалгарч байна. Мөн спортын тэргүүний анги болсон гэсэн ийм сайхан амжилтаар энэ хичээлийн жилийг үзэж байна. Ингээд манай сурагчдын маань одоо өнөөдрийн гол зорилго бол улсын шалгалтаа амжилттай өгч улмаар хүссэн сургуультай орох ийм хариуцлагатай үед ирсэн байгаа. Тэгээ энэ зорилготой хүрэхин тулд анги хамталнаар маш их хичээл суралцж байгаа. Ингээд өнөөдрийн энэ сайхан өдрийг тохиолдуулаад нийт 12-р анги төгсөж байгаа, 9-р анги төгсөж байгаа хүүхдүүдтэй одоо удахгүй болох улсын шалгалтанд амжилттай дүн үзүүлэхийг хүсэн өрөөё. Маш өндөр тэгээд юуны өмнө бүх төгсөгчдөө баярын мэнд хүргэе. Тэгээд бас миний хувийн зүгээс гэвэл одоо нэг багш нартаа баяр хүргэж байна. За шалгалтандаа бол одоогоор бол гайгүй бэлдэж байгаа. Тэгээд би өөрөө нэг бүтлэн хамгааллын сургуульд орно. Тэгээд цэргийн талаар явах учраас ер нь бол сайн бэлдэж байгаа. Нийт төгсөж байгаа үеийнгийн найзууд болон 9-р ангийн нүүнштэй амжилт хүсье. Ерөнхий боловсролын сургуулийн амжилттай төгсөөсэй гэж хүсэж байна. За маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр Эрдэнэт баяраа тэмдэглэж байгаа 9 болон 12-р ангийн сурагч болон багш нарт баяр хүргэмээр байна. Би ер нь олимпиад орлогын тэмцээнд оролцдог. Тэгээд энэ жил болохоор улсын олимпиадын нийгмийн ухааны төрлөөс мөнгөн медаль авсан байгаа. Өнөөдөр Эрдэнэт баяраа тэмдэглэж байгаа дүү нартаа болон үе тэнгийнхандаа багш нартаа нийгмийн баярыг хүргье. Улсын мэрэгэн харваач сурагч төгсөж байгаа. За мотоспортын улсын аварга 9